Сайн байцгаана уу? Ганцаа подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр хоёулаа бас дахиад үзэгчдтэйгээ холбогдох болно. Ингээд хоёулаа эхнийхээ үзэгчтэй холбогдъё. За тэгээ санхүүгийн зөвлөгөө. Тэгээ санхүүгийн зөвлөгөөний талаар өнөөдөр илүү ярих болно. За сонсож байна. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаад асуулт асуугаарай. Сайн байна уу? Намайг мөнхөрт гэдгээ. Уулуурхаа салбарт нэг 20 жил ажиллаж байгаа. Ийм залуугамаа амбул төрүүлээ. За. Тэгээ яг нэг яг уулуурхаа салбарт ажиллаж байгаа гэсэн яг тийм нэг юу гэх юм уу яг тийм нэг яг ойлгож гэх юм уу цалин өндөртэй гэх юм уу тийм санхүүгийн хувьд яг нэг эрхлэн төрчгэргүй санхүүгийн хувьд нэг жоохон одоо юу мөр тийм нэг өдөр бол нэг энгийн нэг амьдралаа нэг амьдрахаар л нэг цалингаас аваад амьдрдаг тийм залуу байгаа. Тэгээд яг нэлээд олон нөгөө нэг хэрэгтэй шаардлагууд байгаад байдаг. Тэр хэрэгтэй шаардлага хангаж чаддаггүй. Тэгээд хүүхдүүд маань одоохондоо нэг жоохон байгаа. Тэгээд хэрэгтэй шаардлага хангаж чадахгүйгээсээ болоод мэдээж нөгөө нэг гэр бүлийн үрээд нэг жоохон таагүй уур амьсгалууд бол хайдаа үсэт байдаг. Тэгээд залуухта бидэд одоо ингээд юмыг идэх хэрэглэж чадахгүй одоо хөсвсөн хэрэглэгээд байгаа юм уу? Машин авмаар байдаг, байр авмаар байдаг. Тэгээд энэ ингээд бүрэлдэхүүн тэгсээр нэг уулын би нөгөө залуухтаа бол за боловсролтой л явж ер нь бол ирээдүйд би мөнгийг ер нь олчих юм болов гэд аль болох өөрийнхөө яг эзэмсэн мэргэжлэрээ бол олон сургууль төгсөөд нэг бүр гүнзгийрүүлээд мэргэсэн болоод ингээ яваад идэг. Гэтэл яг тухайн нөгөө нэг Монголын зах зээл дээр яг өөрийгөө одоо өнлүүлж чадахгүй эсвэл яг тийм нэг өөрийгөө өнлүүлэх газар нь очиж чадахгүй байгаагаас болоод одоо яг ийм нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр иймэрхүү одоо нөхцөл байдлаас би одоо яаж гарах ухаанаа олохгүй санхүүгийн тийм нэг жоохон дарамттай байгаад байгаа. Одоо 40 төгсөж байгаа гэсэн үг үү? Нас 40 хүрч байгаа ийм залуу. Одоо 2 хүүхэдтэй. Тэгээд би яг 2 жилийн өмнөөс 3 жилийн өмнөөс ямар ч хэсэн нэг 2 хүүхэдтэй 18 нас үрээд 19 21 үрээд их сургуульд орохт ингээд тодорхой хэмжээний хоримтлал үүсгээд ингээд явж байгаа. Тэгэнгүүт одоо юу тэр одоо нэг 12 сая төгрөг зөвлөлтчингууд нь тэгэл зайныг одоо өсөх өөр боломж байдаг болов яг энэ чигээрээ ингээд яваад байх уу гэдэг юм ингээл айгүй тийм эргэлзээтэй тийм үдүүсээ саяхан миний нөгөө бас машин өвдөрчээд одоо машин авах хэрэгтэй шаардлага байна гэж хэлтэйгээ ярилцсан. Тэгэнгүүт яг тэрийг нь авах ихлээр надад яг ингээ өнөөдөр авчих тийм нэг санхүүгийн хүсэл байхгүй. Одоо зээл байна уу? Зээл надад байхгүй байгаа. За. Тэгэхээр зээлийн хувьд бол нэлээд хамжаарахтай ингээ явцсан. Илүү дотор хэрэглээ энэ төр одоо яадаг ч юм бетмет тавьдаг ч юм уу, форекс хийдэг ч юм уу. Тийм бол байхгүй. Хансаг хэрэглээнд мөнгө зардаггүй гайгүй. Байхгүй. Аппликейшны зээл байхгүй. Байхгүй. Тэгсэрнээс одоо энэ авж байгаа миний цалин маань сарын хэрэгцээгээ өндөгөөд дөнгөж хангаал одоо энэ үнийн өсөлттэй холбоотой шийдэх юм уу тий. Аль боломжоор нь би уулна таашаа ингээ хоримтлал үүсгэх гэж үзээд байгаа. Одоо сард хэдийг авах уу? Сард би нэг 3 сая орчим төгрөг авчих. За 20 жил ажилласан гэдэг тэглэж дуул уурхаад тэргээрээ мэрэгшээд бүх сургуулийн төгссөн зэрэг мэргийг авцсан гэсэн. Энэ нь ямар ажил юм? Би уул уурхаа механик инженер мэрэгчлээ. Тэгээд би саяхан мэрэгсэн инженер ихээ магистр төгсөөд мэрэгсэн инженерийнхээ бүх одоо нөгөө шат амжилтуудыг дамжаад өнөөдөр ингээд аваад салбартаа бол уулын яг нэгээрээ мэрэгсэн явж байгаа юм. За тэгэхээр би бол ингэж харж байна л да. Одоо Монголд бол бас сайн мэрэгчлэлтэнд бол сайн цалин бол өгдөг болцсон. За юу үнэн бэ гэхээр хөдөлмөрийн зах зээл дээр ажил хийх хүн олдохгүй ховордсон байгаа. За энэ нь бол муу мэдээ компаниудын хувьд бол сайн мэрэгчлэлтэй хүний хувьд бол сайн мэдээ. Өөрийгөө өндрөөр нөлөөлөх боломж байна гэсэн үг. Тэгээд чамайг сонсохоор чи бол элдв зээл аваад элдв одоо янз янзын мөрөөдөд тоглодог ч юм уу эсвэл тансаг юмд авчиад аппликейшны зээл аваад өрчдөггүй юм сахилга баттай хүн юм байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт 20 жил ажилласан туршлага гэдэг чи одоо бүх юм чинь гарт чи орцсон юм байна. За 3 дугаарт бүр магистрийн зэрэг аваад мэрэгсэн инженер болсон гэхээр
боловсролчин ингээд болцсон байгаа юм л да. Тэгэхээр нэг юм болохгүй байгаа тань. Юу болохгүй вэ гэдгийг бид нар яг анализ хийж яг энийг одоо дүгнж гаргаж ирэхгүй бол цаашдаа энэ маягаар бол явахгүй. Тэгэхээр чиний цалин бол одоо доор хаяж юу гэдгийг 7, 8, 9, 10 сая төгрөг байх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд энэ 3 сая за 10 гэж зүгээр хэдүүлээ бодъё л да. 10 сая төгрөг 3 сая төгрөгийн хоёрын хооронд зөрүү үсээд ш 7 сая төгрөгийн зөрүү. Энэ юунаас болоод байна вэ? Нэг бол чи маш сайн ажиллаа хийдэг хүн маш буруу газар очичоод тэгээд өөр ажлын байр ерөөсөө ирэхгүй ингээд суугаад байна уу? Эсвэл чи баахан ийм туршлага хоригдлуулсан тэгээд баахан ингээд магистрийн зэрэг мэргэжсэн инженерээ авцсан мөртлөөсөө яг гүйцэтгэл үр дүн дээр жоохон тааруу байгаад байна уу? Энэ хоёрын аль нь гэж бодож байна? Өөрийгөө би буруу газраас авах болов гэж хараад. Ер нь бол хамт олон чинь чамд ам сайтай одоо үр дүн гүйцэтгэл сайн хийдэг гэж чамайг бол үздэг үү? Тэгдэг. За байгууллагынхаа шилдэг ажилтны энэ төр болно. Яг өмнө нь ажилласан газруудад таавал тухайн байгууллагынхаа бол шилдэг инженер болоод явж исэн, шилдэг сарын инженер ажилтан болоод явж исэн төгөөлөл зөндөө байгаа. За тэгвэл хоёр дахь асуудал юм бол одоо өөрийгөө үнэлүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр ерөнхийдөө жоохон мэдээлэл цуглуулад одоо энэ мэргэжил энэ салбарт олон жил ажилласан юм чи яг чамархуу чиний зиндааны мэргэжилтэй туршлагатай ийм инженерүүд ер нь хэдийг авч ийн судалмаар байна. За оюу толгой байж болно, Эрдэнэт байж болно, 5 толгой байж болно. За гадаадын хөрөнгө оруулалттай одоо бас зөндөө алтны бас том уурхаанууд нэгдсэн байгаа шүү дээ, тий. Ингээд энэ мэдээллийг ер нь цуглуулъя. Таньдаг хүн артаагаа яар. За ингээд өөрийнхөө за хэдэн төгрөгийн цалин ер нь авах боломжтой байна вэ гэдгийг тодорхойлоод тийшээгээ ер нь анкет өгч үзэх үү? Хөдөлмөрийн зах зээл дээр яг ингээд судлаад үзэхлээр дундаж одоо нөгөө нэг хөдөлмөрөөс маань яг л нэг 3 сая 4 сая хэлээд үзээд байгаа юм л та. Сайн. Наадах чинь бол одоо яг Эрдэнэс тавталгаач гэдэг юм уу, оюутлогооч гэдэг юм уу, нэг иймэрхүү яг ингээд гадаадын хөрөнгө оруулалттай эсвэл яг энэ дээр ингээд өндөр үнэлгээтэй юм компаниуд л юмцэндээ юутай одоо нэг 5-6 таач гэдэг юм уу, эсвэл оюутлогоо бол нэг 7-8 таач гэдэг юм. Тэгэхээр иймэрхүү компани руу орох тийм нэг надад боломж олдохгүй байх гэж би өөрөө хараад. За тэр нь ямар яадгийн ороход тийм хэцүү байдаг юм уу? Яадгийн тийм. Академик яг уу тодорхой хэмжээгээр өгөөл явж байгаа юм л да. Зарлагтай ажлын байрууд дээр нь. Тэгэхээр авахгүй байгаа даа нү тий. За наадах чинь бол одоо миний жишээ нь ойлгож байгаа бол би чинь бас нэг группийн chairman хийж байгаа юм шүү дээ тий. Миний ойлгож байгаа төсөөллөөс бол ер нь нэлээд тийм өөр гэх юм уу зөрүүтэй юм одоо чивтерийн харж байгаа үнцэг айгүй өөр л байгаад байна. Одоо би чи нөгөө Монголын топ 100 компани захирлуудтай уулзсан, ярилцсан, сан солилцсон. Тэгэхээр хүн байхгүй байна. Сайн хүн байвал одоо ингээд мөнгө төгрөгийг нөгөөд авах юмсан гэдэг л ийм л юм яриад байгаа. Тэгээд жилийн одоо 100 сая, 200 сая, 300 сая гэж одоо өгөөл гэсэн ийм л ойлголт гадуур байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр нэг ийм зөрүүл байгаад байна. Яг зөрүү юунд байна энийг нэг сайн оншилж гаргах хэрэгтэй байна. Одоо ялангуяа уул уурхаан хүн нарийн мэргэжлийн хүн бол олддгүй гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр ингээдэхөө. За би бол чамайг одоо өмнө нь яг юуг дутуу судалсан байна. За чиний яг энэ одоо механик инженер гэсэн тий. Яг энэ механик инженер чинь өөрөө Монгол улсад хэр эрэлт хэрэгцээтэй ажил байгаа юм. За эн чинь хөрвж болох уу? Арай магадгүй юм зэрэгэлдээ байгаа илүү их одоо эрэлттэй тийм инженерчлэлийн мэргэжил байна уу? Гэхдээ яг миний үзэж байгаа, миний одоо ажиллаж байгаа яг үндсэн чиглэлтэй нэг ажил үйлдвэр тал руугаа яваад идэв. Тэгээд яг нэг уулзалт дээр ажиллаж байгаа механик инженер айгүй олон төлөв юу яштай хөврөн шүү дээ. Одоо олон ингээд салаатай гэх юм уу. Одоо машин санагдах хөрөмж үйлдвэрийн гэдэг юм уу, металл хийх гэдэг юм уу ингээд явчих. Тэгэхээр яг өөрөө нэг яг тэр нөгөө нэг хилний механик инженер ч гэсэн миний яг өөрийнхөө салбар хараа нэг Монголд бас нэг жоохон түгээмэл биш гэж бас хараад байгаа.
Тэгэхээр яг зөв. Тэгэхээр миний саяны асуулт зөв байна шүү дээ. Яг чиний зэрэгэлдээ ингээд яг чиний наад нэг механик инженерийн чиглэл маань өөрөө одоо олон ажлын байр гүрч гэдэг юм хүмүүсээ ойлгодгүй чиглэл байгаа даа тий. Тэгэхээр яг зэрэгэлдээ байгаа хамгийн хүний нөөцийн дутагдалд орцсон тэр салбар руу хөрвмөр байна. Жишээлбэл одоо энэ би сайн мэдэхгүй нүүрсний тээврийн компаниуд маш их болж байна тийм үү? Тэгэхээр энэ дээр тэр тухайн нүүрсний одоо тээврийн компани тэр хүнд даацын машин одоо тээврийн хэрэгслийг паркийг нь зохион байгуулад удирдаад бүтээмжийг нь гаргах те үйлчлэгийг нь иж бүрэн стандартын дагуу игээд бүтээмжийг гаргах энэ дээр бол маш их эрэлт хэрэгцээ байгаа гэж би сонсч байсан. За оюу толгой шиг ийм гүний уурхаад ажиллах. За эрдэнэт шиг гэдэг ингээд энэ чиглэлүүдээ ер нь нэг өөрөө жоохон сонирхож судалж үзээд тэгэд Монгол улс бол нүүрсээр явна, алтаар явна, зэсээр л явна шүү дээ. Ийм гурван одоо уул уурхаагаар л явна. За хаана инженерүүдээр цалин өндөр авах гэхээр энэ гурав дээр цалин өндөр байна. Тэгэхээр тэр нүүрсний уурхаад ямар машин механизм ажилуулдаг, тоног хөрөмж ажилуулдаг. Чи тэрний инженер л бол одоо айгу амархан хөрвөнө гэж би төсөөлж байна л да. Нэгэнд чи өөрөө инженер хүн юм чинь. За тэгвэл зэсийн уурхаанууд яах юм? За алтны уурхаанууд яах юм ингээд энэ дээр судлаад энэний нэг мэргэжлийн ер нь барьж аваад тодорхой хугацаа өөртөө тавиад одоо 6 сар гэдэг юм уу 1 жил гэдэг юм уу тэгээд багаас нь бас эхэлж болно ер нь бол магадгүй чи шууд нөгөө мэргэжсэн тэр магистр мэргэжсэн инженер зэргийнхээ ажилд apply хийгээд байсан байж болно. Тэгэнгүүт нөгөө тухайн компанийн хувьд үнэлээд үзэхээр чи яг тэр чиглэлээр мэргэшээгүй мэргэжлийн зэргийн хувьд бол одоо адилхан. Одоо санаа нь ингээд ойлгочихгүй да. Би одоо санхүүгийн захирал хайгаад байсан чинь нэгтлэн бодохоор магистр хийцэн захирал болох гээд байдаг. Би бол санхүүгээр магистр хийсэн авах гээд байдаг. Гэхдээ нэгтлэн бодохын магистр бол санхүүр айгүй хурдан хөрвж болох байхгүй юу? Нэг 2-3 хичээл нэмж үзээд. Тэгэх юм бол ямар гарц байгаа гэхээр нэг бол санхүүгээрээ магистра маань хийж болно. Эсвэл маань нэг төвшин доошлоод би санхүүгийн захирал болохоо байлё. Би ахлах одоо санхүүгийн мэргэжилтнээр би очие. Тэгээ би сураад өөрөө санхүүгийн захирал руу явъя гэхэд бол энэ айгүй шудраг сонсогч байна. Тэгэхээр магадгүй ийм опшн, ийм одоо хувилбараар явбал болох уу? Би яг одоо миний харж байгаа зүйл яг л энэ хувилбараар л би өөрийгөө үзээд байна л да. Альгүй чи нэг төвшин доошлох гээд байна уу эсвэл шинэ мэргэжил эзэмших? Доошлох гэж үзээд байгаа. Зөв. Эдээс би одоо нэг өөр түгээмэл одоо салбарлаа би ингээд өөрийгөө ингээд үзье судлаа гэдэг ингээд үзье гэдэг хэд хэдэн тэгээд үзээд хайгаад яваад байна. Тэгээд энэ маань нэг жоохон бүтэл мөртэй гэх юм уу. За бодохгүй л ахт. Төвшин доошлох дээр бол ийм асуудал байгаа. За төвшин доошлоход бол шууд ажилд орохдоо тохиролцох хэрэгтэй зөв цаад байгууллагатайгаа тий. За би одоо 3 сая төгрөгнөөс бол цалингаа буулгахгүй. За чадвал 3 сая 500 4 саяар тохир тий. Тэгээд чи мэргэжсэн инженерээс нэг төвшин доошлоод одоо ахлах инженерийн төвшөнд ч гэдэг юм уу ахлах мэргэжтний төвшөнд ч юм уу танаад би ажиллая 6 сар би ажиллаад өөрийгөө харуулна ингээд би тэр нөгөө мэргэжсэн инженер тэр одоо ахлах одоо цехийн дарга ч юм уу цехийн ахлагч ч юм уу те ийм төвшөндөө очно гэдгээ яг нарийн тохирж орох хэрэгтэй хугацаа тохирно гэсэн үг 3 сар 6 сар 6 сараас бол ерөөсө хэтрүүлээд хэрэггүй за Монголын компаниуд бол ялангуяа удирдах ажилтны бол маш гүнзгий дутагдалд орцсон байгаа. Би энийг бол маш сайн мэдж байна. Ялангуяа тэр инженерчлийн төвшөнд бол манайх боловсрууччин бэлдэж ерөөсөө чадаагүй шүү дээ сүүлийн 35 жил. Тэгэхээр төвшөнд доошлох стратеги чинь бол зөв. Би нэмж одоо анхааруулж хэлж байгаа юм нь одоогийн цалингаа бол буулгаж болохгүй. Гэхдээ 6 сар гээд тохиролцмоор цаад газартайгаа. Айл талдаа шудраг, чамд шудраг, нөгөө талд шудраг. За ингээд 6 сарын дотор би хэрвээ тэр яриад байгаа ажлуудыг чи эзэмшээд өөрийгөө харуулж чадах юм бол 6 сая 7 сая төгрөгийн цалинтай ингээд ахлах инженер болоод явна шүү гэдэг юм нөгөө талтайгаа ерөөсөө сайхан гар хөлөө барьж тохирол ингээл дайрах асуудал байна. Хэд хэдэн газарч тэгээд үзсэн. Гэхдээ яг өөрөөр хэлбэл тийм тохиолдсон төвшөөр тийм Монгол юунд л ихтэй надад бол таарч байгаагүй юм байна. Яг энэ нөгөө чи ингэж байгаа бох. Ер нь хүний нөөцийн нэг ажилтнтай очиж ярилцлаганд ороод байна уу те? Ер нь л тийм. Тий, тэгмэд хүний нөөцийн ажилтан чинь нэг магадгүй 20 настай ч юм уу 30 настай нэг
хүн зүгээр ажиллаа л хийж байгаа байхгүй юу? Тухайн байгууллагын бас нэг яг хүний нөөц менежерийн түвшинд нь л болоод байгаа юм да. Тэнгуут нөгөө тухайн байгууллага чинь өөрөө яг одоо юу гэдгийг тэр төвшний одоо тохиролцоо их эрх мэдлгүй байж болно. За дээрэс нь тэр хүн өөрөө тухайн байгууллагатай төдийлөн хайртай биш ч гэдэг юм уу? Бүрэн төлөөлж чадахгүй. Тэгэл нэг өдөртөө нэг 10 хүний анкет одоо үзэх тийм үүргийг л одоо дуртай дургу биелүүлдэг хүмүүс бас зөндөө байдаг байхгүй юу? Би ч бас олон байгууллага удирдсан. Тэгэхээр хүний нөөцөнд бас сайн хүний нөөцийн менежерүүд байдаг, асуудалтай менежерүүд байдаг. Тэгэхээр ер нь бол ингэж болно. Тэр хүндээ одоо яг дээдлийн нэг удирдлага байгаа шүү дээ, тий? Одоо яг чамайг удирдах ажиллах нэг хүн байгаа, тий? Тэр хүнтэйгээ уулзах хүсэл тавьж болно. Чиний зүгээс. За би ингээд одоо яг энэ ажлын байранд чинь би apply олон юм ярилгүй шалгуурыг хангах чинь гэсэн үг. Тэгвэл нөгөө хүний нөөцийн чинь нэг менежер бол яг мэрэгжлийн механик инженер мэдэхгүй юм чинь зүгээр анкетын дагуу шалгуулалт хийгээд за чи шалгарчлаа гэж бодъё те. За энэ тохиолдолд би дээд чатны одоо намайг хариуцж ажиллах тэр компани захиралтай би уулзсан шүү. Би уулзаж бас одоо тухайн захирлын санаа бодлыг сонсомоор байна гэдэг хүсэлтэй тавиад ингээд уулзах үедээ тэр саяны тохиролцоогоо юм. Би ийм учиртай хүн байгаа. Би ийм чадвартай, ийм зорилготой, ийм туршлагатай. Тэгэхээр надад 6 сарын хугацаа өг. Би 6 сар танад ажиллаад ингэж дэвшиж ажилланаа гэдэг ийм л тохиролцоо хийн гэсэн үг ер нь бол. Тэгээд заавал одоо оюу толгой, Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт гэдэг ийм маш хүнд одоо бюрократ хүнд сурталтай бүтцтэй захирал дарга зэрэг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй маш том аппаратууд байна шүү дээ тий. Том юм махны машин ажиллаж ш тэнд одоо хүнийг яг сэтгэл зүрхээр нь шалгууруулж харахгүй тэгэл ирээ ажиллал үз чадахгүй бол тэр л үзсэн тийм бас хандлага байхыг үгүйсэхгүй шүү дээ. Энэ тохиолдолд зорилгоо доошлуулаад дунд хэмжээтэй компаниуд руу өөрөлдвөл тухайн компани гүйцэтгэх захиралтай хэдий ч нэ ойрхон харагдах боломжтой байна тий. Тэр нь эргээд нөгөө талдаа маш том давуу талд болдог. Одоо би залуучуудад зөвлөдөг байхгүй юу? Одоо ингээл том корпорацид ажилд орё гэж яваад байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр бол яг болно. Том корпорацаас зөндөө юм сурч болно. Гэхдээ би хэлдэг. Чи 10,000 хүнтэй 5,000 хүнтэй том корпорацид ажилд ороод тузын дарга гүйцэтгэх захиралтай нь хизээ уулзах юм бэ? 5 жил ажиллаад нэг удаа уулзах чадахгүй. Энэ тохиолдолд чи өөрийгөө харуулж чадахгүй ингээд махны машинд ороод эргэчихэж байгаа. Тэгэл нэг юм дундчтны нэг юм бюрократ хүн сурталуудын одоо тэгэл өгөөшөлөд басна. Тэрний оронд чи 100 хүнтэй, 200 хүнтэй, 300 хүнтэй, 500-аас доош хүнтэй компанид ороод тузын дарга нь ингээд харагдчихл байдаг тэргээр явж идэг. Гүйцэтгэх захирал нь ингээд гар сунгах цаанд ойрхон байдаг ийм газар ороод чи өөрийгөө харуулж чадах юм бол ерөөсөө тэгэл тэнгэр хүртэл дэвшиж болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бас манай залуучууд мэдэхгүй том газар гэдээ явааддаг маш буруу. Тэгэхээр одоо магадгүй 200 орчим хүнтэй ийм дунд хэмжээний уул уурхайтай холбоотой ажилтдаг компани чи гүйцэтгэх захирал тузын дарагт нь харагдаад өөрийгөө одоо айгүй хурдан өөрийгөө нотолж харуулах боломжтой гэсэн үг байхгүй юу? За ийм тактик бариад нэг бас яваад үзье гэж зөвлөмөр байна. За тэгээд амжилт хүсье. За ингээд бас сайхан мэдээтэй уулзах хаа гэж ерөөлөг тавья. Баярлалаа. Захирлууд болохоор хүний нөөцийн дутагдaltaй байна л гэд яриад байдаг. Гэтэ яг үнэндээ энд талентууд байхад нөгөөдөл нь бас нэг холбогдож чадахгүй байгаа. Шууд одоо тэр бие биенийг олж чадахгүй байгаа нэг асуудлууд гараад ах боломжтой юм байна гэж юм хүний ярианаас сарлаа. Эдийн засгийн онолд ингээд муу мөнгө, сайн мөнгөө шахаж гаргадаг гэдэг тийм ойлголт байд. Тэгээ тэр сүүлийн үед тархиар их татаад байгаа байхгүй юу? Муу хүмүүс сайн хүнийг шахаж гаргадаг юм байна. Энэ яг Монголын нийгэмд өнөөдөр аягүй их болж байна. Өнөөдөр Монголын төрийг харъя. Сайн хүндийн очино. Тэнгууд нөгөө ажил хийдгүү, залах уу, ховж хийдэг, улс төр хийдэг, төрийн мөнгнөөс одоо хувьдаа иддэг. Ингээ дундчтны бюрократууд чинь нөгөө зөв сайн хүн ороод ирэхээр тэр чинь засах гад залруулах гад яваад ирэхээр нөгөө хулгай нь нөгөө залхуурал нь ил болох гээд тэрийг нугаслаж гаргадаг. Тахлын ширээр үзөөдөг. За компаниудад бас ийм юм байна. Манай одоо бас том дунд компаниудын дунд чатанд ийм гүйцэтгэх захирлууд тузын дарга нар бол одоо ингээл сайн хүн болвол төлөөдөг л гэдэг. Гэтэл нөгөө сайн хүн маань саяны манай оролцогч ингээд
дунд чатны махны машинд орж байгаа байхгүй юу. Тэгвэл тэнд ингээд одоо дээшээ овойсон, товойсон илүү бүтээмж гаргасан, илүү санаачлаг гаргасан хүнийг бол монголчууд те чи яасан хийхийг чи яасан коммунистийн компани төлөө яасан хэмээн гэдэг ямар амбицтай. ингээд ямар амбицтай онгороо юм чи гээл те ингээд цавчдаг бас ийм юмд манай хүн бас өртсөн байх магадaltaй. Тэгэхээр бид энэ саяны оролцогчтойгоо эргээд 6 сарын дараа холбогдъё. Тэр үед одоо ямар замнал бэрхшээлээ туулж магадгүй амжилтанд хүрсэн байх нь уу бас алдаа оноо байна уу бас сонсъё гэж бодож байна. Ер нь бас энийг энэ Монголын компани гүйцэтгэх захирлууд тузын дарганаар ер нь бодол хийх ёстой. Дунд чатанд чинь ингээд ийм хүн сүрэг бас бий болчиход байна. Залах уу? За юм хийдгүү, хоошоо суудаг. Тэгээд юм хийх гээд ороод ирсэн хүн чинь тэр хүмүүсээ дайсан болчихж байгаа. Тэгээд нөгөө муу хүмүүс нь сайн үнэ ингэж цөөхөн шахсааргаад байхгүй. Эсвэргээрээ сайн хүмүүс олонх нь байгаад муу үнэ шахаж зөв одоо чиглүүлдэг байх хэрэгтэй байтал одоо эсрэгээр болчиход байна гэсэн үг байхгүй юу. Ийм юмны хохирогч болоод яваад иж магадгүй юм байна. За. Бана. Сайн байна уу? Ганцаа подкастаас холбогдчихъя. За сайн байна уу? За сайн байна уу? Өөрийгөө нэрээ танилцуулаад асуултаа асуугаарай. Сайн байна уу? За сайн. За намайг Уран гэдэг. Тэгээд за би нэг юу яд юм аа жижигхэн бизнес хийдэг. Тэгээд бизнесээ хийгээд ерөнхийдөө нэг 5 жил олон болж байна. Тэгээд тэр хугацаанд гайгүй л яваад ирсэн. Тэгээд нэг шинэ нэг худалдааны төвд шинээр салбар нээгээд одоо жил гарсан болж байгаа. Тэгээд ингээ ажиллаад тий 2 дахь салбар нээгээд тэгээд нэг ажиллаад явж исэн чинь бүр дордоод тэгээд ерөнхийдөө нэг тийм санхүүгийн тийм асуудалд орчоод байна л да. Санхүүгийн асуудал гэдэг маань одоо зээл гэсэн үг үү, алдагдал гэсэн үг үү? Ерөнхийдөө л ерөөсөө нөгөө ашиг олж чадахгүй л ингээд алдагдaltaй ажиллаад байгаа байхгүй юу. Тэгэл яг нэг хэдэн бараа татах гал зээл аваад за тэгээд түрээс боллоо гэж бас зээл аваад ингэж явсараа бүр сүултээ нөгөө зээл нь бүр юу ихсээд сүултээ бүр нөгөө түрээс ээж төлж чадахгүй болоод ингээд юу борлуулалт юм бэ? Ер нь бол бэлэн хувцас. За бэлэн хувцас борлуулдаг. За тэгэхээр одоо хэдэн төгрөгийн зээлтэй байна? За одоогийн байдлаар бол нэг 80-90 сая бол байх шиг байна шүү. За 80 гаруй сая төгрөгийн зээлтэй болсон. За энэ 80 саяын зээл маань бол тэр чигээрээ бараа худалдаж авахд зарцуулсан гэсэн үг үү? Бараа бол. Тий, ихэнх нь ер нь бараа худалдаж авсан. Тэгэл дээрэс нь бас түрээс төлсөн гэд бас байгаа. За түрээсээ төлөө бараа худалдаж авсан. Салин өгөөд өөрөө бас амьдралын зардлаа эндээс гаргасан уу юу? Тэгж байгаа. За өөрөө бас тэгэл нөгөө орлогоосоо нөгөө төрөө амьдрал тэгэл ингээл. За тэгэхээр хувийнхаа санхүүг бол ерөнхийдөө энэ бизнесийнхаа санхүүтэй холилдсон юм байна шүү дээ. Тэгсэн. За тэгэхээр сүүлийн 5 жил амьдралын одоо хэв маяг өөрчлөгдсөн үү? Жишээлбэл явтай сая ковид гэдэг их инфляц хоол хүнс гэж бүх юмны үн өссөн шүү. Тэгэхээр 5 жилийн өмнөх хэрэглэнээс одоо энэ сүүлийн 5 жил хэрэглээ чинь одоо өссөн үү нэлээ? Хэрэглээ бол өссөн. За тэгэхээр наад 80 сая төгрөгийн одоо зээлэн дотор чи яг танаа энэ хэрэглээ өссөн, өөрийн чинь хэрэглээ, өөрийн чинь хэрэглээ гэсэн үг шүү дээ. Энэ одоо хэрэг өссөн, энэ нь яаж нөлөөлсөн бэ гэдгийг бас тусад нь салгаж нэг тооцож үзэх нь зөв баха гэж бодож байна. Хүүхдүүдтэй нөхөр хүүхд байх уу? Нөхөр хүүхд байна. За нөхөр орлоготой. Нөхөр орлоготой л доо. Тусдаа ажил хийдэг юм уу? Тусдаа тийм. Тэр орлого бол ерөөсөө тусдаа байдаг. Тусдаа. Ерөөсөө нэгдэг үү тийм. Тэгээд хэдэн хүүхэдтэй юм? 2 хүүхэдтэй. За хүүхдүүд бол одоо том болоод дээд сургуулийн орох гэж байна. Арай болоогүй нүү? Болоогүй. Хоёулаа 10 жилийн сурагч. 10 жилийн сурагч нар. За тэгэхээр магадгүй сүүлийн 5 жил хүүхдийн одоо сургалтын төлбөр төлдөг ч юм уу, курс дугуулангийн төлбөр, за хоол ундны зардал. За магадгүй энэ хооронд байр сууцаа томруулсан ч гэдэг юм уу. Ингээд энэ зардлууд чинь бизнест чинь нөлөөлсөн байх уугүй юу гэдгийг ер нь тооцож гаргах хэрэгтэй. Гэхдээ ингээ асуугаад багцаалтахад ер нь хэр нөлөөлсөн бол 80 саяын өрийн зээлийн хэдэн энэ амжиргааны зардлын өсөлтөөс гарсан бэ?
За тэрийгач бас яг сайн нарийн тооцож үзээгүй л байна. За ер нь бол тооцоогүй явдаг юм байна те 80-70-аад 80-аад 90 саяын зээлтэй. Яг тийм санхугаа би их буруу жоохон сул яваад идэм болоо гэж бас өөрийгөө дүгнэе лээ. Хайлж утгаад Цаасан дээр юм хүн бичдэггүй ерөөсөө. ерөөсөө бичтгүү харин. Одооноос харин бичиж гэж бодоо л байна. За одоо харин бүр тэр салбараа ерөөсөө барьсан дээр юм болоо одоо ингэж алдагдaltaй яваад байгаа юм. Хоёр салбараа хоёр одоо бараа зардаг юм байна ингээд лангуу юм байна. Хултааны төвлөрөд юм байна. Хоёр салбар чинь тусад нь ингээд салгаад үзвэл аль салбар нь ашигтай аль нь алдагдaltaй гэдэг мэдж байгаа юу? Ерөнхийд нь нэг бодоод үзэхэд бол яг сүүлд нэгдсэн маань жоохон бага орлоготой байгаад байгаа юм л да. Эхнийх нь бол арай гайгүй нөгөө удаан хугацаанд бас явцсан байсан болохоор. За одоо тэгэхээр байр бол зээлэр байгаа юу өөрсдийн байр уу? Байранда зээл төлдөг. За. Тэгээ наад лангууга хаагаад одоо энэ ер нь бол эхний гаргах шийдвэр одоо хийх одоо алхмуудыг хэдүүлээ ярих гэж зөвлөгөө өгч шүү дээ. За нэгдүгээр тооцоо хөтлөнө. Яг энэ 70-аад 80-аад 90 сая төгрөг яг хэд вэ гэдэг гаргая. Сард хэдэн төгрөгийн хүү төлөхийг гэдгийг 12 сараараа ингээд урагчлаад календар тавьж аваад 100 гэсэн үг. Тэгэхээр энэ зээлээ огт төлж барагдуулахгүй бол 80 сая төгрөгийн зээл чинь одоо магадгүй сарын 2% хүүтэй гэвэл яах вэ те? Жилийн дараа бараг 100 орчим сая төгрөг болоод явчихнаа л гэсэн үг. За ингээд тооцно гэсэн үг. Ингээд цаахан үсэгт зурж хагаад тооцоогоо гарганаа. За хоёрдугаарт энэ 80-90 сая төгрөгийн зээлийн хэдэн яг энэ бизнестэй эргэж орсон юм. Нөгөө түрээс цалингийн зардал за бараа бүтээгдэхүүн болж хувирсан те. Энийгээ тооцож үзнэ. Хэдэн танаа амжиргааны одоо өрхий чинь амжиргаанд яваад өгөө гэдгээ тооцож үзнэ. Ингээд энэ хоёрын дундуур нь хан барина. Бизнесийн одоо орлогыг өрхийн амжиргаанд зарцуулахгүй. За энэ дээр хатуу одоо дүрм журм гаргана гэсэн үг. За 3 дугаарт юу их вэ гэхээр танаа одоо хоёр лангуу өөр дөрөө байгаа бүх бараагаа зархад энэ зээлийн хэдийг нь хаах вэ? Тэгэхээр бүх барааны үлдэгдлээ ингээд зархад наад зээл чинь хаагдаж болж байгаа бол ерөөхдөө гайгүй уснаас дээр байна гэсэн. Хэрвээ бүх бараагаа зарсан чинь цаана дахиад 40-50 сая төгрөгийн зээл үлдчих юм бол танай бизнес живцсэн байна гэсэн үг. Тэгээ энийг яг нарийн тооцож гаргаж үзнэ гэсэн. За хэрвээ энэ одоо 80-90 сая төгрөгийн зээлийг чинь магадгүй 50 саяын танай өрхийн амжиргааны одоо өөрийн хувийн хэрэглээндээ зарцуулсан авцсан мөнгө байгаад ийм байх юм бол энэ мөнгөө тусад нь тавьж хагаад бусад үлдсэн зээлээр нь бараагаа зарж хааж чадж гэнэ гэдгийг үзмээр байна. За дөрөвдүгээр зөвлөгөө болох дээр хоёрдугаар лангуу нэгдүгээр лангуу хоёроо салгаж саяны тооцоогоо хийж үзээд хэрвээ хоёрдугаар лангуу ингээд сар ирэх тусам ингээд алдагдaltaй ажиллаад байдаг бол хоёрдугаар лангууг хаагаад хоёрдугаар лангуун дээр байгаа бүх бараа бүх билүү хувцас нэгдүгээр лангуу руу татчихагаад одоо зарж дуусгана гэсэн үг. Ингээд зээлээ хаана гэсэн үг. Тэгэхгүй бол хоёрдугаар лангууч цус алдаад байна шүү дээ тий. Удах тусам энэ цус алдалт чинь бүр одоо маш их хэмжээтэй болж эхэлнэ. Тэгэхээр энийг зогсооно гэсэн. За ингээ ийм 5 зөвлөгөө өгж байгаа. Асуулт байна. Онлайнаар зардаг уу? Одоо сошиал фэйсбүүкээр зардаг уу? Борлуулалт хийдэг үү? Үгүй. Онлайн байхгүй. Тий. Зөвхөн салбараар. Ямар нэгэн тий, зөвхөн салбараар юм хийх үү? Тийм байна. Тэгэхээр би бол одоо 6 дугаар зөвлөгөө юу гэж өгөх гэж байгаа гэхээр энэ одоо лангууны эзэд фэйсбүүкээр лайв энтер хийгээд бараа зараад байгаа тий. Тэрийг харж байгаа, үзэж байгаа үстэй. Харж байгаа. За тэрийг сайн үзэж байгаад тим юм ер нь хий. Facebook дээр хэдэн найзтай вэ? Өнөг 100 гаруй найз л байгаа л да. За тэгээд тэр 100 гаруй найз руугаа одоо эхний чинь зорилттой зах зээл байна. Тэр 100 руугаа ингээд явуулна гэсэн. За ийм цамц, ийм өмд, ийм байгаа шүү. Манай дээр ийм чанартай ингээд 5 жил ажилласан ийм бараа бүтээгдэхүүн ийм үнээр зарагдаж байгаа шүү. Чанар манрын баталгаа нь ийм байдгаа гэд ингээд постууд тавиад эхэлнэ. Одоо дэлхийд хүн төрөлхтөн тэр онлайн хийх юутай болоод байна л гэсэн үг тий. Яг онлайн болохоор ингэх гээд байгаа юм. Танаа энэ бизнесийн чинь гол асуудал бол та бол энэгээ сонсохоор тооцоогүй яваад байгаа юм байна.
Бизнес чинь ингээд тооцоо судалгаа хийхгүй бол энэ чинь ямар ч том ч бай, жижиг ч бай эцсийн дүндээ ийм болчдгийг. Цус алдаад эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр бараа чинь ерөөсөө ирэхгүй юм гэсэн үг. Одоо нэг ингээд өмд юу гэдгийг 10,000 төгрөгөөр за би жишээ авч байгаа шүү те. За 100,000 гэж. 100,000 төгрөгөөр нэг өмд авчирлаа. Нэг бүтэн жил байжгаад 150,000-аар зарагдах. 3 хоногийн дотор 110,000-аар зарагдах хоёр чинь газар тэнгэр шиг ялгаатай гэсэн үг. Тэгэхээр таны бизнесийг сонсохоор би өөрөө одоо олон бизнес хийсэн учраас төсөөлж байна л да. Танаа бараанууд удаад байна. Зарагдахгүй. Тэгэхээр энэ барааг хүний урсгал ер нь их бага болчиход байгаа шүү дээ бас. Тэглүү яг. Тэгэхээр энэ барааг хурдсгамаар байна. Одоо ингээд 100,000-аар авчираад 110,000-аар тэр дорн явуулж өгөөл дараагийнхыг аваад ингээд тэгэхээр нэг барааг жилдээ хэдэн удаа эргүүлэх вэ гэдэг энэ тооцоог бол ер нь хийж үзэх хэрэгтэй байдаг. Тэгэхдээ одоохондоо тийм тооцоо моцоо миний түрүүний хэлсэн 5 имийг л хийчих. Нэмээд Facebook-ээр одоо өдөржин шүнжин пост тавиа. Тэн дээр танаа хүүхдүүд хэдэн настай юм? Манай одоо 10-тай 14-тэй 2. За 14-тэй хүүхэд чинь бол энэ дээр тусалж болно. Тэр хүүхэд чинь өөрт нь ирээдүйн бас ээжийнхээ бизнес туслаад маш гоё юм туршлага болно. 14-тэй хүүхэд гэдэг бол Америкт өнөөдөр аль хэдийн KFC пицца зөөцөн л явж л байгаа ер нь. Тэгэхээр ийм хөдөлмөрийн ийм соёл бас байх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдээрээ сайхан постууд оруул. Та өөрөө тэр лангууныхаа зургуудыг аваад хүүхд рүүгээ шилдэд хүүхд чинь пост оруулаад постн дээр гоё одоо тэр тайлбар бичдэг юм уу? Canva гэдэг өөрөөр нь аппликейшн судал. Дээр нь гоё зураг мураг тавиад үнэгүй аппликейшнүүд ашиглаад ингээд одоо лангуун дээр байгаа барааныхаа эргэцийг гэж ярьдаг. Эргэцийг хурцсахмаар байна. Хурдан ингээд эргүүлээд ирэх юм бол энэ байдлаас бол гарах боломжтой. Тэгээд та бол 5 жил энэ бизнесийг хийсэн учраас барааны нүд бол байгаа байх гэж би найдаж байна. Ерөнхийдөө нэг монголчуудын хүсээд байдаг барааг нүдтэй гэж ярьдаг те. Ингээд нүдтэй сонгоод авчираад тавьсан байгаа хаа гэж бодож байна. Бараагаа бол одоо энэ Монголын бөөний худалдаанаас авч яах вэ? Эсвэл өөрөө одоо урдаас ч юм уу татдаг юм уу? Ер нь урдаас Туркээс татдаг. Одоо олон бүхмээс уран татаад байсан. Сүүлдээ бүр Туркээс яаж татаж чадгаа байлаа. За. Сошиал медиагийн эрен үед хамгийн чухал борлуулалтын хэрэгсэл болох сошиал медиагаас хоцорсон байна. Сошиал медиа бол үн төлбөргүйгээр маш олон хүнд одоо бараа бүтээгдэхүүнээ хүргээд ингэснээр урсгалыг татах гэдэг нь шүү дээ. Нөгөө дэлгүүрт урсгал байхгүй болчихлоо гэж та ярьж. Тэгэхээр урсгал байхгүй болцсон ийм үед Facebook-ыг ашиглаж урсгалыг татнаа. Instagram-ыг ашиглаж одоо урсгалыг татнаа. За энийг нэг ийм 6 юм хийгээд гэхдээ тэгээд хэдүүлээ эргээд холбогдъё. Дараа нь одоо хэсэг хугацааны дараа 3 сар 6 сарын дараа тэгээд дахиад холбогдъё. За тэгээд баяртай мэдээтэй одоо ашигтай орлоготой болцсон уулзсан шүү тэр үеэр. Даалгавар өглөө шүү. За тэгээд за маш их баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа холбогдсон. Баярлалаа. За. Яг энэ асуудал бол яг энэ борлуулалт хийж байгаа яг бараа зарж амьдарч байгаа бас дийлэх бас монголчуудын маань хувьд бол нэлээд тулгарч байгаа асуудал байхгүй юу. Яг гэвэл нөгөө нэг бизнес хийгээд орлого орж ирэнгүүт тэрийг 100% өөрөө авах юм шиг бодоод. Тэгээ нөгөө нэг за яга хэсгээр нь бараагаа авч л байгаа. Гэтэ нөгөө нэг өөрөө авч байгаа хэрэглээгээ ерөөс тооцохгүй. Тэр өөртөө бол миний яг ингээд ойр татны хүмүүс бас яг энэ кейс нэлээд тохиолдож байсан байхгүй. Өөртөө цалин тавьдгүй. Зүгээр дураараа тэр нөгөө нэг лангууны мөнгнөөс барааныхаа мөнгнөөс аваа хэрэгэлждэг. Тэгээ яа гэвэл бараагүй болчдөг. Хоосон лангуудаа суугаад байдаг. Үгүй бол жоохон тэг хүн муутай болчдөг. Тэгээд хэцүү байдалд ордог нөхцлүүд нэлээдгүй гардаг. Яг энэ бол классик. Ерөөсөө тооцоо судалгаагүй бизнес хийж ерөөсөө болохгүй. Тэгэхээр нөө хар дэвтэр хөтөл гэж байгаа. За компьютер мэддэг бол энэ Office Excel гэдэг програм байгаа шүү дээ. Энэ дээр ингээд бүх зарлага, орлогоо өдрөөр нь тэг ямар бараа их зарагдж гин, ямар бараанаас ямар ашиг олж гин, ямар бараа хэд хоног байж байгаа зарагдаг гэдэг ингээд бүх юмыг хөтлөөд ирэхээр энэ маань өөрөө шууд бизнесийг цаашид яаж авч явах стратегийг заагаад өгдөг. Нөгөө нөхцөл байдлын анализ шүү дээ. Тэгэхээр саяны хүмүүс маань ерөөсөө ямар ч одоо тооцоо судалгаагүй, ямар ч тайлан дүгнэлтгүй ингээд явцсан байна. Тэгэхээр бид заавал нэг хүндрүүлэл ийм математикийн томьёо зүгээр л хар дэвтэр дээр бичээ л дээ. Өдрийнхөө орлого зарлагыг зүгээр сайхан тэмдэглэлийн дэвтэр олж аваад бич.
Тэгээ би өөрөө бас 8 нэрийн одоо дэлгүүр ажиллаж ирсэн нэг. Бараг жил шахам. Чи ч одоо идэв 1900 дээрээс оожсэн. 1999 2000 онд юм. Манай эрч суудаг. За. Би болохоор барааг нь татдаг байсан. Тэгээ яг л нөгөө саяны асуудал нөгөө хэдийн орлого олоод байгаа анч бүүмэд шууд кассанд байсан мөнгнөөсөө аваад одоо нэг пүүз мүүз авчдаг ч юм уу ингээл тэгэл ямар бараа нэг зарагдаад байгаа нь яг сайн мэддэхгүй ийм байдалтай явдаг. Тэгэхээр ерөөсөө энэ өрхийн хэрэглээ яг тухайн бизнес хоёрыг ингэж дундуур нь зааглах хэрэгтэй.